Хүчитний хойморт ивэгдсэн ижи заяа. Сэлэн аймгийн Мандал сумын Харьяат аймгийн арслан Нямбаярын ээж болдмаа. Бүхийн ээж байх их хөв заяа юм да. Хүүгийнхаа барилдаан бүрийг алгасгалгүй үздэг. Гэхдээ барилдааныг нь үзэхээр өмнөөс нь сандрах нь бий. Бид орон нутагт амьдардаг учраас тэр бүр хот орж заал танхимын барилдааныг нь үзэж амждаггүй. Харин аймагтаа болон орон нутагт ирж барилдахад нь барилдааныг нь үздэг. Нэг хэсэг наадмаар аймагтаа зодоглоход нь нөхөр ид хоёр хоол хийж цай бэлдээд л дагаад явдаг байлаа. Сүүлийн жилүүдэд наадмаа үзээд дэмжиж байна. Хадам аав их баярлдаг байсан. Гэр бүлийн хүн маань бүхэд дуртай. Тиймээс хүүгээ бүх болохыг л тэмцсэн. Манай хоёр хүүтэй Наранбаяр баг хүү маань байгаа юм. Хүн чанартай ёс зүйтэй байхыг сургасан. Баг байхдаа их бүтээлч, өрөвч зантай хүүхэд байсан. Одоо ч энэ зан хэвээрээ. Том хүү маань одоогоор Солонгост амьдардаг. Наранбаяр маань үндэсний бөхөөр барилдахаас өмнө Сумагийн бэлтгэлд хамрагдсан. Япон руу хэд хэдэн удаа явж бэлтгэл хийж тэмцээндээ оролцсон. Одоо хүртэл Сумагийн спортоо орхиогүй. Миний гэр бүл арслан хүүгээ их дэмждэг. Энэ жил налах дүүргийн наадамд төрүүлж цэргийн заан цолноос аймгийн арслан боллоо. Наадмын бэлтгэлээ базааж байхдаа багштайгаа ярилцахад налах руу барилдахаар явсан юм билээ. Амжилттай барилдаж төрүүлсэн гэсэн мэдээг сонсоод хүүгээрээ бахархаж баярлсан. Цаашид бэлтгэл сургуультаа сайн хийгээд улсын цолонд хүрнэ гэдэгт эргэлздэггүй. Төрж өссөн нутаг аавынхаа нэрийг өндөрт өргөнө гэж хардаг. Миний хоёр талын хамаатнууд нутгийн зон олон маань Наранбаяртаа их л итгэл хүлээлгдэг. Тиймээс олонний итгэлийг зүтгэлээр хариулаасай гэж хүүдээ захиа.